За ер нь энэ Монгол улсын ч одоо өнгөрсөн хүнд бэрх үед Эрдэнэ төвлөрд тэжээж ер нь өдийг өргөсөн бид нар бол тэрийг бас хүүхдээ мэднэ. Тэгээд зөвхөн төрийн өмч төлөвлөрийн галзаар гэдэг одоо олноор байгуулж байгаа аймаг орон нутаг нийслэл гэж хаасаагүй л байгаа. Тэгээд энэ улсын одоо том хэмжээний татврын бааз сурыг бүрдүүлдэг. За тэгээд ер нь Монгол улсыг жоохон эдийн засгийн хувьд чадах солирцсон байгаа үед нь Эрдэнэ төвлөрд тэжээж ирсэн энэ том үйлдвэрийг яг тэр улсын үйлдвэрийн газартаа бас жишээ зүүрлэх нь бас болохгүй л дээ. Манай татврын бааз сур бол нэг хэсэгт ноёдлогоо гарахаас өмнө Эрдэнэ төвлөр нь Монголын бүхэл одоо юм нугалж явсан шүү дээ. Одоо энэ тэтгэвэр, халамж, цалин гэл маш олон зүйлийг дуруундаа өөрчилсөн. Одоо ч гэсэн хувийн хөвшилд авчихлаараа татврын орлого нь буураад байдаг. Улсад байхлаараа татврын орлого нэмэгдээд байдаг. Энэ зүрхийг бас бид нар харах хэрэгтэй. Эцсийн эсвэл ерөөсөө орлого санхүүтэй холбоотой асуудал яригдсан шүү дээ. Тэгээ яригдж байгаа хийж байгаа зүйлүүд нь яг хуулийн хэмжээнд хуулийн одоо зохицуулалтаар явсан уу юу гэдэг л их анхаарал татж байгаа. Өмнөхөр одоо хууль зөрчсөн 4-5 одоо үндслийг ажлын эсвэл гаргасан байна. За зүгээр 49% ирүүлсэн материал дээр бол бас ингээл жоохон өгөөжгсөн байр суурьтай тийм одоо тайлбарууд бас ирүүлсэн байгаа. Тэгээд бид бол одоо шийдвэр гаргах ёстой. Ер нь бол. Одоо эн чинь 6 сараас хойш ингээл ерөөсөө өдөр болгон л Эрдэнэтийн асуудал. Өдөр болгон Эрдэнэтийн асуудал явж. Тэгээд Эрдэнэтийн асуудлыг энэ 65-аас суучаад энэ Монголын ард түмэн иргэдийн бас хувь зайг шийдэж авчирсан энэ том үйлдвэрийн асуудлыг бид нар ингээд орон нутгийн эмчилгээ үйлдвэрийн газруудтай жишээд ингээд яриа тавиад туучиж болохгүй байна. Цаашлаад ингээд тэгвэл одоо шинэ ингээд хувийн хвшлүүдээ бүгдийг дэмжихгүй, хувийн хвшлээ дэмжлгүй яах вэ? Хувийн хвшлээ дэмжихийн тулд хувийн хвшил нь өөрөө хуулийн хүрээнд байх хэрэгтэй үстэй. Тэгвэл одоо хууль бус юмыг бид нар ингээд хөвгүүлэн дэмжиж хувийн хвшлүүд нь бүгдээрээ одоо шинэ дэмжүүлэх ёстойг бол энэ өчнөө олон аж ахуйн нэгжүүд гарч ирж шүү дээ. Тэгээ энэнийхээ бас нарийн ялгаан заагийг бид нар бас бодож альваад бас шийдвэр гаргахтаа асуудал хандахдаа бол жоохон ултаа суурьтай цаашлаад энэ улс их орныхоо хувь зайг бас нэлээд урт хугацаанд нь харсан байдлаар ер нь бол бид нар бол гарах ёстой гэж бодож байна. Хувийн хвшлийг нэмчихгүй ер нь засаг төр гэж байхгүй шүү дээ. Хувийн хвшлээ дэмжиж байж, татврын бааз сураа нэмэгдүүлж байж, ажлын байрыг нэмэгдүүлж байж, тэдний татвар орлогоор одоо цаашлаад энэ нийгмийн олон асуудлыг шийдэж байгаа шүү дээ. Тэгэхээр хувийн хвшил нь бол хуулийн хүрээнд байх ёстой. Бид ер нь хууль тогтоомж хууль хэрэгжүүлэх, хуулийн одоо хэрэгжлэн дээр хяналт тавих тал дээр бол үнэхээр хариуцлага сул байгаа шүү дээ. Одоо энийг бас энэ их хурал ялангуяа энэ 65 бүлэг бол ер нь шийдвэр гаргаад нэг талд нь бол дөнгөхгүй шиг одоо шийдвэрээ гаргаад явах ёстой. Тэгэхгүй бол одоо энэ ард иргэж гисэн одоо хууль зөрчсөн зүйлүүдээр хэдүүлээ эвлэрээ явах юм бол тэгээд яг үнэн чанартай тойрог дээр очиж бас иргэдтэй юу гэж хэлэх юм? Тэгээ хууль зөрчсөн үйлдэл бид нар дэмжиж явж байгаа маа. Энэ зөв байсан мө гэж ярих уу? Үгүй шүү дээ, ингэж болохгүй шүү дээ. Тэгэхээр бид нар хуулийн хүрээнд аливаа асуудлыг шийдэх нь зүй ёсны асуудал. Одоо Эрдэнэтийн асуудал ялангуяа нэгэнтээ одоо гэрээ хэлэлцээр хийгдээд тодорхой тав баримтууд мөнгө урсгалын гүйлгээнүүд хийгдээд санхүүгийн схем ялангуяа тэр 4-5 компаниудыг түрүү нэмдэрч юм бас ярьж байсан. Наачуурс маш ойлгомжтой байхгүй. Маш ойлгомжтой зохион байгуулалтаа хийчихсэн. Тэр мөнгө урсгалын гүйлгээ гарсан юмуд нь дэндүү ойлгомжтой шүү дээ. Энд дэр чинь асуугаад лавлаадах юм байхгүй шүү дээ. Оруулж ирээд 49%-ийг оруулж ирээд асуу, тодруул. Тэгээ асуудал яаж шийдэхин хоорондоо ярилцаа засгийн газарт үүрэг чиглэлийн нөгөөд засаг хэлэлцээр хийгээд 49%-тайгаа асуудлыг шийдэх ёстой гэж бодож байна. Засгийн хэмжээнд уулын асуудал шийдэх ёстой шүү дээ. Заавал их хурал дээр оруулж ирэл ингээл үйл тамийн үзүүлэх шаардлага уг нь байхгүй шүү дээ. Тэгэхээр бол бид нар энэ асуудлыг бол ер нь яралтаа шийдэх ёстой гэдэг ийм зарчмын байр суурьтай байна. За. За инх төвшин гişүү